Тэгэхээр энэ зарчмын зорилттой саналыг хуралдаан даргалагчаас санд оруулахгүйгээр гүйцэн боловсруулах чиглэлийг хүсэж байна. За энэ асуудалтай холбоотойгоор парламент судалтай хоёр намын бүлэг бас бүлгийн удирдлагуудын төвшөнд бас мөн хууль санаачлагч энэ саналыг гаргасан бас миний бие бас ойлголцсон. Тэгэхээр энэ тусгай хяналтын дэд хорооны асуудлыг бол бид нэр ганцхан улс төрийн талцал хуваагдал гэхээс илүүтэй бидний дээр нэг том эрх ашиг байгаа нь Монгол улс, Монголын ард түмэн, Монгол улсын тусгаар тогтнол гэсэн нийтлэг эрх ашиг байгаа. Тийм учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын төрийн хар арцагны нууцтай холбоотой ялангуяа энэ глобалитийн нөхцөл байдал гадна дотн ийм хүндэрч байгаа үед бид энийг сэтгэл хөдлөлөөр улс төрийн талцал хаваагдлаар шийдэж болохгүй. За миний хувьд мөн өөрийн намын бүлэгтээ тодорхой танилцуулга хийсэн. Сүүлийн 4 жил гүйцэтгэх ажилд хяналт тавих улсын их хурлын бие даасан хуулийн төслийг боловсруулалт дууссан байна. 4 жилийн ажлын үр дүн. За энэ хяналт бол өөрөө их онцлог байдаг. Зөвхөн энэ хяналтыг хоёр байнгын орооны эрхлэх асуудалд хувааснаар ямар ч асуудал шийдэгдэхгүйг бид хаана мэдж байгаа. За энэ хуулийн хилцүүлгийн шатанд гишүүдийн дунд бас андуу ташаа ойлголт явсан. Энэ хяналтын хороо нь мөрдөн шалах нууц ажиллагааны үр дүнтэй танилцдаг эсвэл зөвшөөрөл өгдөг юм байна гэсэн ийм ойлголт гишүүдийн дотор их байна лээ. Монгол улсын үндсэн хууль зааснаар хэрэг бүрдэх мөрдөн байцаах үйл ажиллагаанд ганцхан прокурор хяналт тавьдаг. Энэ мөрдөн шалах нууц ажиллагаанд зөвхөн прокурор зөвшөөрөл өгдөг. Энэний үр дүн зөвхөн тусгай хяналтын Монгол улсад хоёрхан прокурор танилцаж хяналт тавьж ажилдаг ийм онцлогтой. Энэ дээр парламент энэ үр дүнгийн талаар мэдээлэл авдаг юм шиг, танилцдаг юм шиг, зөвшөөрлж өгдөг юм шиг ийм ойлголт явсан. Тийм учраас энэ парламентын хяналт бол өөрөө их нарийн онцлогтой байдаг. Улсын их хурлын төвшөнд гадны ДИКАФ гэж олон улсын парламентын холбооноос гаргасан Женев төвтэй байгууллага байдаг. Дэлхийн парламентуудад өгсөн зөвлөмж байдаг. Тэгэхээр энэ зөвлөмж судалгаа дэлхийн арчилсан 27 улсын хууль энэ чиглэлээр хяналтын хууль тогтоомжийг орчуулсан судалгаанууд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн. Улсын их хурл суудалтай Монгол ардын нам, арчилсан нам, хүн нам гэсэн 3 намын хамтарсан манлайлал дор энэ хууль тогтоомж шинжлэгдэнэ. Тийм учраас 3 намын хамтарсан ажлын хэсэг байгуулад улсын их хурлын намрын чуулганд энэ асуудлыг эрүүгийн процессын хувьд мөн гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг бүтэн шинжлэх хүрээнд цогцоор нь авч үзжээж гишүүдийн санааж хэлээд зовоож байгаа энэ асуудлыг бүрнээрээ шийдэгдэнэ. Энийг миний бие өмнөх парламент энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж бие даасан хуулийн төсөл боловсруулсан хүний хувьд мөн нотлохотойгоор их сурвалжтайгаар парламентын өмнө тааваханд батлан хэлж байна. Тийм учраас энэ хуулийн хугацааг 26 оны 5 сарын 1 хүртэлх хугацаагаар хойшлуулах ийм тохиролцоонд хүрсэн байгаа. Саяны ярьж байгаа улсын их хурлын тусгай хяналтын дэд хорооны асуудлыг улсын их хурлын гүйцэтгэх ажил тавих хяналтын бие даасан хууль, анхдагч хуулийг улсын их хурл парламент судалтай намууд хамтарч өргөн барьж хилцүүлж батлах ийм боломжийг зөвшөлтсөлд хүрсэн учраас 2026 оны 5 сарын 1 хугацаагаар үйлчлэх хугацааг хойшлуулах ийм ойлголцол парламентын бүлгийн даргууд нар ойлголцол зөвшөлтсөлд хүрсэн үндслээр гүйцэн боловсруулах ийм чиглэлийг хурал даргалагчаас хүсэж байна. За мөн дараагийн 5 дахь бас саналын томьёолыг мөн саяны үндслээр гүйцэн боловсруулах чиглэл өгөхийг хүсье.